TV8 телевиз үзүүлж байна. Ануухай бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн аврах шалралт тэмцээний хошоо аврах, Аз тивийн аврах шалралт тэмцээний хошоо автан медаль, фитнес эйженсигийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухай. Чансаа өндөр дэлхийн дэвжээнд дээр тэдэнтэй ялж байгуулсан хүчирхэг энэ бүсгүй мянган залуусын мөрөөдлийн бие галбирыг урлаж, олон зуун залуусыг эрүүл амьдралын хэрэглэлд нэгтгэж чадсан. Өөрийн олон жилийн нөрийн хөдөлмөр, амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд тэр бэлэн. За дөрөвдүгээр улирлын онцлог давуу тал бол бид бүхэн шоуныхаа концепцийг тэр чигтээ өөрчилсөн байгаа. Тэмч утгаараа одоо үзэгчдэд урьд өмнө нь харж байгаагүй олон одоо шинэ зүйлүүдийг бид нэр төлөвлөхөөр төлөвлөж байгаа. Тэд яг одоо дасгалжуулагч Ануухайтай анхудаа нүүр тулан уулзахаар Аз моторсын Leopard 8 хөлөглөн ирж явна. Төсөөлж байгаагүй оролцогчид орж байгаараас илүү давуу тал болон энэ удаагийнхаа улирлыг эхлэх гэж байна. Шоуны маань гол зорилго бол мэдээж бүх нийтийн эрүүл мэнд, за дээрэс нь эрүүл зөв амьдрах одоо гол түлхүүрийг одоо бид нар харуулахыг зорддог. Эрүүл амьдрах, дээрээс нь тасал хөдөлгөөн гэдэг зүйл бол ямар чухал одоо зүйл болдгийг зөвхөн эмэгтэйчүүдэд биш, гэр бүлийн гишүүдэд нас ингэж зориулж харуулахыг бас зорж байгаа. За тэгээ Ануухайс фитнес шоуны 4-р улирал эхлэхэд бэлэн болсон байна. Би ажилдаа бэлэн, үзэгч та бэлэн үү? Оролцогчд маань яг одоо ирсэн байна. Ингээд миний ажил эхэллээ. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Оролцогч Бүрвийн хишиг буян контент бүтээгч. Энхри ялдам зан айл, уйрам дуу хоолоогоороо залуусын сэтгэлийг эзэмдэгч хишиг буян. Кино ертөнцийн гүнд автуулагч, авьяаслаг бүсгүйн сонирхлыг энэ удаад фитнесийн зааланд өрнөх халуухан тулаанд татжээ. Контент бүтээгч үдсгэлэнд бүсгүй энэ удаад камерын өмнө өөрөө ил гарч, өөрийгөө шинээр асаахад бэлэн. Оролцогч Баасан Жавын хишиг жаргал, дуучин. Ардын уужим сэтгэлийг аялгуу дуугаараа хөглөгч дуучин хишиг жаргал. Монгол бүсгүй намб төрх ухаалаг уужим сэтгэлийн илэрхийлэл болсон дуучин бүсгүй 45 хоногийн хугацаанд хүссэн бие галбираа уралгахаар зориг шулууллаа. Донж төгөлдөр дуучин бүсгүй зорьсон зорилгодоо хүрч чадах эсхийг хүлээх үлдлээ. Оролцогч Ибукуро Томоко, бизнес эрхлэгч. Эгэл байдал, энгийн хошигнол, хөдөлмөрч хичээнгүй чанараараа монголчуудыг байлдан дагуулагч Япон улсын иргэн бизнес хадагтай Томоко. Шударга зан, тууштай байдал бол түүний имиж. Сансандаа заавал хүрдэг шийдэмгий дайчин энэ бүсгүй бивэлдрийн тулаанд хэрхэн өөртөө тэмцэх бол энэ шоу түүний илүүдэлжинтэйгээ тэмцэх ширүүхэн дайралт байх болно. Олон нийтийн төлөөлөл, алдарт их уран заяа. Багхангай дүүргийн онцгой байдлын хилцээний дуудлага хүлээн авагч алаг нүдэн бүсгүй Ануухайс фитнес шоу нэвтрүүлэгт оролцох хүсэлтэд ирүүлсэн 3,000 бүсгүйгээс цойлж сонгогдсон юм. Эгэл даруухан аж төрөх мянган завгүй ээжүүдийн төлөөлөл болсон энэ бүсгүй амьдралын хэм маягаа эрс өөрчлөхөөр зориг шулууллаа. Оролцогч Ариуна, түүхч. Ануухайс фитнес шоуны урилгыг хүлээн авч өөрийгөө шинээр сорихоор шийдсэн дараагийн оролцогч бүгд найрамдах хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны оролцогч Ариуна. Хайр булаам өхөөрдөн төрөх, гэрэл засруулсан инээмсэглэл, чин шударга зан чанараараа тэр бусдаас онцгойрдог. Гал зогтой энэ бүсгүй ширүүхэн өрсөлдөөнийг хэрхэн даван туулах бол? Дасгалжуулагч Ануухайг зөөлөж чадах болов уу? Оролцогч Гаражавын отгон цэцэг. Жүжигчин. Тайз дэлгэц театрын урлагийн дахин давтагдшгүй өнгө төрх, гоо үдсгэлэн, ихэмсэг оршихуйн бэлэг тэмдэг жүжигчин отгон цэцэг. Үдсгэлэнд хадагтай шоуны урилгыг хүлээн авч өөрийгөө шинээр асаахаар 45 хоногийн өөрчлөлтийн төлөө хөрсөлдөөнд ийхүү нэгдлээ. Түүний эрс шийдэмгий байдал, дотоод сэтгэлийн гал цог фитнесийн зааланд хэрхэх бол.
Өвслийн төлөө зогсолтгүй өндөр төөрөх нислэг шинэхэн зорчигчтой хүлээн авахд бэлэн. Амьдралын хэм маяг үзэл бодлороо эрс ялгарах 6 бүсгүй өөрийгөө шинээр бүтээх зорилгодор ийхүү нэглээ. Албачлуулагч ануухайг премиум болор ресорт дээр авчирдаа газартыг зөвшөөрнө. Нэг юм матрикс шиг хувцамссан. Хоёр юм зэгзгэр бүсгүй ингээд хоёр хажуудаа ингээд тий. Эхлэндээ гэж бодсон. Хэдэн удаа загинуулах юм бол нүүр нь алган чинаа зүдүүх ингээ камер дээр ингээ жургатандаа гадахтай бүр ондоо. Идийнхэн нүүртэй аймаа гоё чарайлаг би чигэнгүү гайхсан. Сайн байцгаана уу өсвөчүүдээ. Миний шоунд тавтай морил. Шоуны урилга буюу өөрийнхөө шинэ дүр төрх, шинэ амьдрал руу тэмүүлэн хөөрөх нислэгийн тасалбарыг хүлээн авч хувьцаатыг шийдвэр гаргасан та бүхэндээ баяр хүргэе. Өөрийнхөө хамгийн хүчтэй үйлдвэрийг бүтээх аялалтай нь инхүү эхлэх гэж байна. Хувьслийн төлөөх тэмцэл олон мянган бүсгүүчүүдийг нэгтгэж урам зориг бадрааж чадсан шоу маань та бүхэнтэйгээ инхүү шинэ бүлэг эхлэхэд бэлэн боллоо. 45 хоногийн хугацаанд та бүхэн өөрийн хүчийг сорж шинэ орон зайд хөл тавих болно. Энэ бол бидний төгс өөрчлөлийн төлөөх нислэг. Энэ хугацаанд би та бүгдийг чиглүүлэх болно. Харин 45 хоногийн дараа хэн нь хамгийн өндөрт ниссэн болохыг бид бүхэн харах болно. Маш их хүч ирхэг, өөртөө итгэлтэй, маш гоё эмэгтэй харагдсан. Тэгээд би дотроо бодохдоо за багш маань хэр ширүүн болоо гэж би бодсон. Багш угаасаа нэг хүний нэг цоо харж байгаа юм шиг хард юм билээ шүү дээ. Харц марцсан те аймар хэрнээ аймар хөөрхөн байсан. Миний шоуны гол зорилго эрүүл эржингээ хасч галбирчин мэсгүүгээр гоо сайхнаа тодтоход оршдог билээ. Эмч учраас энэ удаад мөн адил гоогоошоо салоонтойгоо хамтран ажиллах болсон байна. Дасгал хөдөлгөөнтэй хамт одоо яг энэ массажийг хослуулахаар бүр үнэхээр гайхалтай үр дүн гарна. Тийм ч учраас бид бүхэн шоуныхаа нийт оролцогч нарт массажны гайхамшигтай үр дүн амлаж байна. Энэ мөчөөс та бүхэн Анухаас фитнес шоуны 4-р улирлыг надтай хамт бичлцэх болно. За ингээд та бүхнийхээ өмнө хамтрагч байгууллагуудын төлөөллийг урьж байна. Анухаас фитнес шоуны алтан ивент итгэгч премиум болор ресортын маркетингийн албаны дарга Ванчхөө. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхнийг харсандаа маш их сэтгэл хөдлөж байна. За ингээд та бүхэн маш олон оролцогчдоос өөрийнхөө одоо авиас чадар уур ухаанаар сонгогдож оролцсон шалгарсан байх гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ халуун баяр хүргье. За премиум болор ресортын зүгээс энэ үндэсний хэмжээний хамгийн их үзэлттэй эрүүл мэнд спорт эрэг хандлагыг сурталчилж байгаа энэ сайхан нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар орж ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд нийт хамт олонныхаа зүгээс та бүхэнд амжилт хүсье. Хүссэн зорилгодоо заавал хүрээрээ ялагч болоорой. Бид бүхэн та бүхэнд нэвтрүүлгийн турш хамгийн сайн бүхнийг одоо мэдрүүлэхийг хичээд тусалж та бүхэнд одоо нэвтрүүлэлтэд амжилттай оролцоход одоо дэмжин ажиллана гэдгийг нийт хамт олонныхаа зүгээс одоо хэлье. За ингээ амжилт хүсье. За ингээд дараагийн ивент итгэгч маань National Life даатгалын газрын захирал Болор Цэцэг. За бүх оролцогч нартаа бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За манай National Life даатгал компани маань та бүхний яг өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө сорих, шинэ өөрийгөө бүтээх энэхүү гайхалтай аялалтай хамт байх болсондоо баяртай байна. Та бүхний эрсдэл бүхий аяллаа хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээг 60 сая төгрөгийн үнэ бүхий одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй ингчин дотоодын эрүүл мэндийн даатгалаар хамтдаа байх болно. Тэгээд нийт оролцогч нартаа бүгдэнд нь амжилт хүсье. Эрхэм хүндэт хамтрагч байгууллагуудаа маш их баярлалаа.
За ингээд та бүхэнд гэрээгээ танилцуулахад бэлэн болсон байна. Та бүхэн гэрээндээ гар үсэг зурхад бэлэн үү? Яг энэ буюу Тэрэлжийн байгалийн зохицолборт байрлах Premium Water Resort-д миний хатуу хараа хяналтанд 25 хоногийг өнгөрүүлнэ. Энэ хугацаанд миний зөвшөөрлөгөө хинч хаашаач явахгүй гэдгийг хатуу анхааруулъя. Хүүхдүүдээс нэг олон оноор автаж үзээгүй. Хүүхдүүд маань жоохон санаж битгэрэх байх. Одоохондоо бол санагдахгүй. Тэгээ яг явцдаа юу болохыг одоо хэлж мэдэхгүй байна. Дасгалжуулагч миний бие болон шоу нэвтрүүлгийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй оролцогчийг шоу нэвтрүүлгээс өчиггүй хасахыг хатуу анхааруулъя. Өгөөнд орохгүй бол зайлшгүй шүү гэдэг юмыг. Оролцогч Ибукура Огт Томоко таныг урьж байна. Та ирж гэрээндээ гар үсэг зурна. Тэгээд яг хуу бүр ухаан алтаж унтал ямарсан биедүүлэндээ гэрээнд гар үсэг зурхад бэлэн үү? Итгэлтэй байна уу та? Итгэлтэй байна. За миний хувьд бол одоо дараа жил 50 нас хүрэх гэж байгаа. Өөрийгөө өөрчлөх боломжтой хийж байх ч юм уу, үгүй ч юм уу боломжийг ашиглаж чадахгүй бол одоо өөртөө эрхлээд суух хിവэрээ хинт ч одоо үлгэр жишээ үзүүлж чадахгүй явандаа гэж бодоод тэгээ шүтээ зурж явна гэж бодож байгаа шүү дээ. Гэрээндээ гар үсэг зурсан танд баярлалаа. Таныг өөрийгөө өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа. Сансандаа заавал хүрдэг адтай одтой бүсгүй. Зорилгодоо хүрэх эхний алхмаа инхүү хийлээ. Галгарсан ширүүхэн өрсөлдөөн чамайг хүлээж байна. Дараагийн оролцогч Пүрвийн хишиг буянтаа ирж гэрээндээ гар үсэг зурна. Би нөгөө нэг сандраад тэр гэрээг уншиж чадаагүй. Багш ингээ харж байгаа штеп. Гарын үсэг зурх хэсэг дээр ингээс гарын үсэг зураад за юу ч байсан дүүрсэн. Одоо угаасаа дүүрсэн. Бүгдийг л дагна гээл ороод ирсэн. Танд амжилт хүсье. Баярлалаа. Нэг жаахан цаг зав гарахаар нь юу байсан нь олж уншидаа л гэж бодчих тийм. Эрх танхил ялдамхан бүсгүй 45 хоног үргэлжлэх өөрчлөлтийн төлөө хаяллаа инхүү эхлүүллээ. Амжилт хүсье охин минь үзүүлээд өг. Баасан чавын хишиг жаргал ирж та гэрээндээ гар үсэг зурна. Хатуу зүйл янз янзын шаардлага ирэх баг. Тэгээд тэр болгоныг одоо аль болох аюу тавих шиг хүлээж авахыг хичээнэ. Тэгээд гайгүй ах ерөнхийдөө өөрийнхөө гаргаж байгаа зан авирыг аль болох л айтахад гаргахыг хичээнэ. Танд амжилт хүсье. Донж төгөлдөр дуучин бүсгүй. Бивэлдрийн ширүүхэн тулаанд эргэлт буцалтгүй нэгдлээ. Хүчтэй байгаарай. Амжилт хүсье. Дараагийн оролцогч Ариуна та ирж гэрээндээ гар үсэг зурна. Анохаа багшийн өнөө нэг яг манас гэрэн дээр гарын үсэг зурхад Чармаж дийлэх үү? дийлнэ. Чи дотроо батсан. Би одоо энэ матун бузааны жоохон бенс шиг болгоно. Би чаднаа шантарахгүй гэд чигээ батсан. Матун бузы бенс болгоод таа. За амжилт хүсье. Ямар ч үед өөрийнхөө урайтай дэлжин авах, өөрийгөө шинээр ясаахад бэлэн боллоо. Үзүүлээд өг гэрэлтсэн халагтай минь. Дараагийн оролцогч гараж авын отгон цэцэг та ирж гэрээндээ гар үсэг зурна. Бат багшийнхаа дуулууртай шавн байгаад маш сайн хичээнгүүлэн өөрийнхөө бест хувирлбарыг бий болгох юмсан гэж дотроо бол батсан. Тэгээд нэрээ хэрэг шүсээ маш ах боллоо л гэж бодсон. Тэгээд магадгүй миний шүсээ хэдий чинээ сайн шахан төдий чинээ сайн л гэж бодож байна. Амжилт хүсье. Сурж явсанд эрс шийдэмгийн үдсгэлэн талагтай фитнесийн спортын гайхамшигыг мэдрүүлэхэд бэлэн. Тааварлашгүй олон сорилууд таныг хүлээж байна. За ингээд хамгийн сүүлийн оролцогч олон нийтийн төлөөлөл болон оролцож байгаа Сүхочрын уран заяа. Хүн юм чинь бас шантрах үедээ шантрна. Тэгтэл ямар тач бол энэ хүртэл зориод ирсэн юм чинь
Тэгээд өөрөө өөрийнх нь зорилгыг угаасаа маш томоор төсөөлж мэдж байгаа учраас аль болох хичээгээд шүтээ зуугаал тэгээд нисэл гарна гэсэн л бодолтой. За танд бол маш их ихтгэл найдвар олон хүмүүстэй явж байгаа. Тийм учраас та өөрийгөө дайшлна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье. Алаг нүдэн бүсгүй үзэгч олонныхоо ихтгэл найдварыг тээсээр амьдралдаа шинэхэн өөрчлөлт хийхээр зориг шулууллаа. Амжилт хүсье. 45 хоногийн хугацаанд бид хамтдаа айцаад авч өөрийн хүч чадлаа нээж жинхэнэ өөрчлөлт рүү тэмүүлэх болно. Энэхүү аялал эхлэж байна бүсгүйчүүдээ зурчигчийн тасалбар таних та бүхэнд амжилт хүсье. 45 хоногийн хугацаанд та бүхэн маань өрсөлдөх хэдийч найзлаж нөхөрлөх үе бас ирэх байх гэж багш найдаж байна. Тиймээс нислэгийн хамтрагч болох өрөөний хамтрагчтай сонгоцгоё. Хич чач энэ Яа яа. Дараагийн оролцогч Хишиг буян та ирж өрөөний хамтрагчаа сонгоно. Яах вэ? Өдрөөл. Чин бараг зүрх цогсон. 10 өдөр ганцаар амьдэрсэн шүү дээ. Тэр бүгдээ хамт бас амьд үзүү. Шүд хавахаасаа төгслийн нөлөөс хайгаад амаа гэж хаадаг юм наатаас. За сүүлийн тийм авчих. Ингээд та бүхэн маань өрөөний хамтрагчтай сонголоо. Та бүхэн хөзрөө дэлгэж болно. Ижил тоотой оролцогч тооны өрөөнд орох байгаа. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа премиум Улаанбаатар хотел премиум feeling. Алтан ивент төгч Golden Fries Тунаа загас эрүүл амьдралын энгийн жор National Life даатгал сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил дархлаагаа дэмж эрдсээ нөх ерөнхий ивент төгч Az Motors үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Го Гуаша Анд Медикал Центр E-Studio ерөнхий ивент төгч 5 шар апартмент чанартай барилга бат бөх ирээдүй хамтрагч байгууллага Mongolian Tour Вүүлэ нүүрс ус садлагч Орхон Beauty Salon ус арчилгааны доктор Melaxin брэнд New Origin брэнд ерөнхий ивент төгч Намн хүний хэрэгцээ цум багтсан
Би та бүхэнд аз жаргалтай өдөр хоногуудыг амлаж чадахгүй харин та бүхний хүсэн хүлээсэн бие галбирыг бүтээж чадна гэдэгтээ 100% итгэлтэй байна. Энэ хугацаанд багшийнхаа заавар зөвлөгөө хамгийн сайн мөрдөж чадсан цорын ганц ялагч Анухас фитнес шоуны 4-р удирлыг ялагч болох болно. Анухас фитнес шоуны цорын ганц ялагчийг та бүхний өмнө байлгах их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн автонгуулна хүлээж байна. Мөн түнчлэн 5 шар апартментийн 50 сая төгрөгийн ваучер та бүхнийг хүлээж байна. Шоу барахад одоо ингээд яг шинэ жилийн дээр ойртоод ирэхэд өөдөө алтааваад өгмөрөд байна. Хилээр гаргаж өгнө үдээ. Гэрч баримт бүрнөө. Минийхэд бодно штэ. Бид чи бүгдээ л өөр зээлтэй амьдарч байгаа. Тэгэл зээлээ дарна те. Дараагийн шатны нөгөө ах уу гэл ингээд амар тийм бодсон. Ингээд Анухас фитнес шоуны 4-р удирлын цорын ганц ялагч 100 сая төгрөгийн эзэн болох болно. Анухас фитнес шоуны 4-р удирал энхүү аль биесээр эхлэж байна. Онгоц цөөлөө өсгөөчүүдээ та бүхэнд амжилт хүсье. 45 хоногийн дараа ямар ч хэлсэн энэ байгаа бие бодвол бүрэн өөрчлөх байхаа гэдгийг одоо өөрчлөнө гэж одоо амлаж байна. Томог үнэхээр Япон хүн юм уу гайхдаг юм тал байгаа. Тэгэхээр Япон чанарыг та бүхэн надаас олж харна да. Гэхдээ би тэрийг анзаарахгүй. Реалити шоу гэдэг чинь өөрөө нөгөө үнэн бодит юмнуудыг харуулах учраас бас жоо айж юм. За одоо нөгөө нэг ямар дүр төрх гарч ирээд нөгөө хүмүүст нь таалагдахгүй байх үе хил амны бай болно л доо. Гэхдээ жоо олон нийтээс айж ин гэх юм уу? Хизээ би өөрийгөө барьж авах юм бэ? Бүсгчүүдээ өнөөдрөөс эхлээд өөрийгөө хамгийн бэст төлбөртэй болгох тийм зүйлийг, тийм алхмыг зоригтойгоор хийж эхлээрэй. Анухас фитнес 4 шоуны шин дүр төрх, шин амьдрал руу тэмүүлэн хөөрөх нислэгийн тасалбарыг хүлээн авч, хувьсэл хийх шийдвэр гаргасан 6 оролцогчийн өрсөлдөөн өнөөдрөөс эхэлж байна. Карта хийгээрэй, гэрлийн асаагаарай. Энд байна. За. Вау. Ямар гоё юм бэ? Юу вэ? Вау. Вах юм биш үү? Ямар гоё том зэтэй юм тий? Ашгүй миний 5 чимдээ бүгд л орчих юм бэ. За юу хэлмээр байна? Наа нөгөө нэг энэ шоунд ороход хүмүүс энэ хитэн төгрөг өгж орж ийн бүртгүүлж ийн гэдэг тэнхтээсэн. Харин юм авдсан байх хөөе манайхаа. Кофе вэ? Нартаа. Кофе шот хийж олсон юм тий. Ямар гоё юм бэ? Манайсын дандаа очдог супермаркет номноос өгсөн аяг. Хүний хэрэгцээ цөм багтсан номингийн гарын бэлгүүд нүдээ олжээ. Ингээ хамаагүй би өгчих юм уу бүр цаанаас нь? Энэ юу вэ? Энэ усны сав биш үү? Ямар хөөрх юм бэ? Шинэ жил болоогүй үсттэй өө. Вау. Энэ нөгөө юу вэ гэж нөгөө Манайсын өрөөл хоолыг илүүрхийн төлөө энэ сав бас бэлтгэж. National Life. Нөгөө нэг эрүүл мэндийн даатгал биш үү? Хүндэт оролцогч Пэх шиг буй. Танд Анухас фитнес шоунд өөрийгөө сорихоор зориглон оролцож байд баяр хүргэе. Энэ тэмцээн бол зөвхөн биеийн хүч чадлын бус сэтгэлийн төсвөр төвчээр өөрийгөө ялан дийлэх зорилгыг илэрхийлэл юм аа. National Life даатгал нь таны энэ гайхалтай аялын нэг хэсэг болж байгаадаа баяртай. Чи үнэхээр мундаг байгаа шүү. Хичээл зүтгэл төсвөр төвчээрийн хүчээр өөрийгөө ялан дийлж байгаа чамаар чин сэтгэлээсээ бахархаж байна. Танд амжилт хүсье. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралын мэдрүүлнэ. Yes. Ачаалтай байна. Яа над гэтээ маргаашнаас энэ ачаал яадаг бол тийм. одоо энэ нөгөө буудлын хамаагүй юм байх уу энэ дотор нь? Басаа. Манай яаж ч гэсэн усан шүү дээ. Манай дэмжигч байгууллагууд юм. Энэ би мэдэн штэ. Энэ нөгөө тарга хийдэг хөрөнгө. Тийм үү? Тий. Зүүн хийгээд ингээ яхаар илгэн тараг болдог. Тийм ээ. Энэ шилэндээ бүрчих юм бэ. Мөө энэ хэдэн зуун мянган ашигтай бактери байдаг юм уу? Чи өнөө ээж хүм болох нь мэддэг юм байна. Нөгөө бүрсэн тараг шиг илгэн тараг бол цоо шиг илгэн тараг болно гэсэн. Полигон биш нэг яараа. Тийм ээ. Нэг полигонтэй юу юм бэ? Найруулаа гэж байна. Найруулаад өгчих юм хоёлаа. Бивэлдрийн гайхам өөрчлөлт гаргах гэж буй бүсгүүчүүдэд New Origin-ийн эрүүл мэндийн амин дэм витамины багц ёстол нэн чухал шүү. Энэ юу вэ?
авч явна. Сингапур, Малайд сонссон аялал төрүүлжээд ингээд аялаад явж Бас аяда явчих юм биш үстэй шээ. тийм фитнес шоу гэдэг тийм ээ. За энэ дээр л хоёулаа скежюл хийх нь шүү дээ. Тэгээ хот ицэнэ дараа 15-аас 20 минутын дараа энийг ингээд шууд ицээр өнөө нүүрс задрууд муухай юугуудын бүгдийн задруулчих ингээд Зорилгоо биелүүлэх үйлсэлтэн туслан доктор Мелаксин брэнд. Юу нүү? Малексин брэнд гинэ. доктор Мелаксин брэнд. За одоо энэ чинь хэрэглэж үзье та. Хоёлаа энэ нэрээ бичихгүй болохгүй юм шиг ингээд хомбоо. Энэ дахиад энэ юу вэ? Энэ зүгээр зочид болох юм. Гэтэ энэ үнэхээр гоё. Хүү энийг хараач чи энэ. Цонхон талын ор мэдээж хамгийн гоё шүү дээ. А тийм үү? Тий. Тэгвэл цонхон дээр цонхон тал. Нэрээ. Тийм үү? Хараач орхон бьютигийн арьс арчилгааны багц. Толгор гэрэлтсэн арьс чи бүсгүй хүний чимэг шүү. Хойны гоё болоо явчлаа шүү. За баярлаа. Өстой гоё. Өрөө маань таалагдчихжээ. Одоо хоёлаа шууд угаасаа Дүүрэн бэлэг бүгд таалагдчихжээ. Ёо ямар гоё зүйл юм. За одоо сайн уусчаа даатахад ингэн гэрээ дээр хоёлаа гараа үсгэн журчих. Бас маргааш угаасаа нэрээ юу яах юм бэ? Нөгөө анд медикал дээр очиж бүтэн бидний шинжилгээ. Харин бүтэн миний шилэг. Одоо манаас үеийг гişүн яаж гардаг вэ? Тий. Институтууд ороод рүүгээ очиж. Өнө эд стейж органи авах чи. Одоо манаас өнө бандаж левчихтэйгаа тэгээд чөгэдэс гүзээгаа сонжроод чи ээж юм уу ичих юм. Чам ямар Одоо хуустай яриа орон зэ хаана шүү. Өрөөний хамтрагчид нэгнээ дэмжин урамшуулах уу? Эсвэл нэгнээсээ халган зугдах болов уу? Ямар тач ивент тэтгэгчдийн урам өгч амжилт хүссэн бэлгүүдийг баяртай хүлээн авлаа. Нээлтийн өмнөх өдөр. Тэдний анхны уулзалт сэтгэл түгшээж байна шүү. Бие биенээ яаж харж байгааг нь хараач. За манай Анд Medical Center эмнэлэг байгууллага болон хувь хүний урьдчилан сэргийлэх үзэсгэлэгийн үзлэг дээр явуулын одоо шинжилгээ сар цав үйлчилгээг үзүүлдэг. Та бүхнийхээ цагийг хэмнэх үүднээс өнөөдөр ингээ хурал дээр нь бас хүрэлцэн ирээд сар цав үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байж байна. За хэдүүлээ өнөөдөр болохоор ингээд ерөнхийдөө лабораторийн урьдчилан сарцуудаа авчин гэсэн үг, цус биохимшээсний шинжилгээг өгчин гэсэн үг. Яг эмнэлэг дээр очиж нь болохоор шинжилгээний хариунууд маань бэлэн байж гэн. Тэгээд компьютер томограф буюу дүр санчлагынхоо шинжилгээнд ороод яг баган нурууны маань хэсгүүд дээр одоо морилд суултч байдаг юм уу мэдрэл дарагдсан юмнууд байна уу гэдгийг үзүүлчихэд харчаад тэгээд дотрын эмч болон мэдрэлийн эмч дээрээ орж зөвлөгөөгөө аваад ерөнхийдөө үйл ажиллагаа маань болох юм. За. Хүмүүс хармаарг байгаа. Заавал ингээ хил гаргах ёстой юм. За хатгалаа. За. Гүнзгиймсгаа гаргая, битэж очоорой. Хатгалаа. Чочцоо. Япон цус гэж мэдчихэж байна уу? Тэн дээр юм бэ? Эрүүл мэндийн инхи мананд гардаг эмч нар маань хүндээ хурж үйлчлэхийг ёстой нэг харуулж байна шүү. За басаа. Баярлаа. За хатгалаа, гүнзгиймсгаа гаргая. Түүнээс дүүл цааш нь авч байгаарай. Тэдний айц түгшүүр тэсвэр төвчээрийг шалгах олон даваа хүлээж байгаа. Зүү хатах өвдөлт хажууд нь юу ч биш шүү огтоо. Тэсэрэ. Түн байна Оо, уу? ерөнхийдөө шингэн байна. Гэхдээ цусны ерөнхийдөө юм гэдэг шүү. За. Шингөө өтгөнө. Өөрчлөлтийн төлөөх аяллаа эхний зогсоол Анд Medical Center. 45 хоногийн турш эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж хадуу хоолны дэглэм баримтлана гэдэг ч амаргүй даваа. Тэд юун түрүүнд эрүүл мэндийн асуудалгүй байх хэрэгтэй. Үүсч болох эрсдэлээ сэргийлнэ гэдэг хамгийн чухал. Сайн байцгаана манайхаа. За одоо өнөөдөр хэдүүлээ өмнө нь очиж шинжилгээ юмнууд авсан болохоор та хэдийн маань бүртгэл хийгдсэн шинжилгээний маань хариу бэлэн болсон байгаа. Одоо хэдүүлээ өнөөдөр юу хийх вэ гэхээр эхотоо харуулна. Үүнээс гадна компьютер томографт маань орно. Энэ нь болохоор баган нурууны хэсгийн чинь асуудлыг харах гэж байгаа гэсэн үг. Тэгээд өвдөгний үеийн рентген зураг авахулна. Тэгээд шинжилгээний онцлогооны маань шинжилгээний хариунууд гараад ирэхлээр хэдүүлээ мистасл гэмтлийн эмч болон докторын эмч, чамар хоолой эмч нартай ороод зөвлөгөөнүүд аваад явах юм шүү. За. Нуухай шоуд орсон дараа одоо ингээд өрүүлэр амьдраа эхлэе дээ. Ер нь дунд нь харьцуулга байгаа штэ. Би ч нэг эмнэлэг дамжлагаар нэг их яваад идэг хүн биш. Тэгэл нэг боломж нь гаруулал угаасаа нэг залуучуудын нэг хандлага байдаг шүү дээ. Өвдөхгүй л бол эмнэлэг ордгоо.
За ингээд эмнэлгийн маань 2 давхар хэсэг юм дандаа үзлэгийн эмчнэрийн хэсэг гэдэг. Нэг давхарт хэдүүлээ эхо онцлогоо одоо компьютер томограф гэх мэтчлэн онцлогоонуудад ороо авчин. 2 давхрын маань чихамар хоолой гэмтэл мэсцлийн маань эмчнэрийн судаг 2 давхарлаагаа буцаад гарчин гэсэн үг. Одоо эхоноос эхлээд хэдүүлээ үзлэгээ эхэлье. Тийм үү. Тэ андер бижиг. Батхгүй гэдэг. Тэ андер бижиг болох надад амар дарахтай санагч. Би охинтойгоо надад авчихдаг. Охинтойгоо нэг өрөөнд унтахад. Тийм үү. Тийм шим манайс иймэрхүү усуудад авчихдаг нэг өрөөнд хүнтэй уутаас бүр амар их. Зөвхөстөг одоо тэгээд яах юм? Би хоочинаа нэг жалгатай байж хаад 2 өрөөнд оттоо. Баггүй. Би хүнтэй нэг орон дээр гүтгийг бод. Бөөний гасаа. Касаа. Монгол хэрэгтэй хэдтэй эдэн настай ирсэн лээ. Анх би хортес. Онгоноор ирсэн. Тэгэхгүй. Санаас баригч. Тэгвэл хөдлөө шүү. Ингэдэг шүү. За босоо. За. Асуулт хийгүүд энэ ардаа сонголт сайн дээр одоо бизнес хийсээр сонголтоо сайн. Асуулт болгоны ардаа сонголтыг сайн хийж. Хөөжилд нэг удаа заавал өршин сэргийлэх үзлэгт орж байгаарай. Ер нь бол юм тэгж хайн хандаж болохгүй мэн ялангуяа эрүүл мэндийн тал дээр. Тэгэхээр би бол өөр дээр энэ тал дээр бол нэг анализ хийж апдейт хийл гэж бодож байна. Нөгөө хөнгөн шиг нэр аргалтгаасаа илүү дандаа одоо нөгөө гүйцэж идэхтэй эмигийг ард нь гэж гарах тэр тал дээр илүү анхаарал тавил гэж бодож байна. Дамжуулалтын алдагдaltaгүй, тусаан амжийн дутагдaltaгүй, зүрхний дасгар авлын намралын шинжгүй. Зүрхний бичлэг хийвэн биш үү за? Анд мен өмлөгийнх нь өвчнөр бүр амар сайхан жөөлөн сайн ингээ шинтгэн өгөх гээд байна уу да бүр амар жөөлөн уянаар ингээ ярьсан зингээ жарамдаа өмлөн өтөрд орохноор хүмүүс жагнаад явдаг штэ. Бүр тийм биш амар гоё. За сайн ууран заяа. За юу тэнцсэн үү? Тэнцсэн үү? Тэ чамаа ер нь болцохоор юм харцсан. Оролцогчид маань инээлдэж хөхрөлдөн өөр хоорондоо уусан дотносоод эхэлжээ. Гэхдээ энэ бол багийн тоглолт биш, өрсөлдөөн гэдгийг санаарай. За одоо бид одоо энэ эмнэлгээсээ гараад бөөндөө нэгдсэн журмаар машиндаа суцгаал тэгээ нөгөө ийс дүүдгсээ тийшээ очиж нөгөө харьцуултын зурганд орно гэсэн. Тэгээд гэхгүй юу. Одоо яана тэгээд ямар ч үнэтэйг нүүр толно да. Ийм гоё. Ийм барив штэ. Одоо хүртэл барьж байгаа. Би 5 хоногийн дараа ингээ багсчихсан байна. Багсаач наа чи юм үлдэн. Минийх бол ингээ дээрээ нэг үзэмтэй тал. Үзэм нь бол байгаа. Тэгтээ тал. Тэд шинжилгээний хариугаа сонсохоор хүлээн сууна. Эрүүл байна гэдэг хамгийн чухал. Зарим нь чичээхэн төгсцгээж байгаа бол та. Наа энэ ингэдэг гинэ. За ямар ч үсэ эхлээд өгч зөө. Тэгж байгаад сайхан тайлбарлаад үгүй. За. Энэ ингэдэг гинэ. Нүүрс усыг задалдаг гинэ. Бид нар чи одоо нөгөө хоол идэхээр нүүрс усаа задалж чадахгүйгаас болоод нөгөө нүүрс ус нь бид өөх мөх болоод байгаа маяг шин. Тэнгүүд эн чин тий сайхан нүүрс ус задлангуудаа хоол боловсруулалтын системийг дэмждэг гинэ. Тэгэхээр айгүй гоё нөгөө авах шин тэжээлээ аваад хэрэггүйг ингээ бохирдлын цэвэрлэж өгдөг гэж юм. Маш их. Тий өдөрт 2 удаа хэрэглэх боломжтой. Нэг анхааруулах зүйл нь хэрэгэлсэн болвол заавал 1.5-аас 2 литр ус уухгүй болвол өтгөө хадах эрсдэлтэй юм биш үү? Тий. Энэ халуун усан дууж болохгүй. Доторх байгаа амьд фермент нь үгчих юм байна. Тэгэхээр хоолны дараа хоол идлийн араас нь 5-аас 10 минутын дараа уула хойноос нь усаар даруулаад хүт усаар даруулаад болоо. Мөнгөн ивент тэтгэгч Gem International, Хожирт Эрдэс тус, Red Bull Energy Drink, Lotus Farm, Кефир Тараг,
Хекинго цэвэр шоколад. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээд үе. Ерөнхий ивент төгөгч Намн. Хүний хэрэгцээ цум багцсан. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Ханд медикал центр E-студио. Алтан ивент төгөгч Golden Fries Тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дахлаагаа дэмж эрдсээ нөх. Алтан ивент төгөгч тэргүүн чанса. Премиум Улаанбаатар хотел. Премиум feeling. За өнөөдрийн маань бэлтгэл сургалтын өмнөх үзлэг шинжилгээнүүд маань дуслаа. Та бүхэн үйлчлүүлэх хавцтай анзаарсан бах. Манайх дотор мэдрэл, чамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд мэс засал, тэгэл лаборатори болон дүрс онцлогооны чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэвтүүлэн эмчилэх болон өдрийн эмчилгээний хэсгүүдтэй. Та бүхний маань өнөөдөр одоо онцлогоонд орсон эхо, компьютер томограф, рентген болон хоол боловсруулах замын дурангийн аппаратууд маань AI-д суурилсан буюу хиймэл оюуханд суурилсан хамгийн сүүлийн дэвшилттэй технологиуд байгаа. Өөрөөр хэлэх юм бол маш чанарын өндөр түвшинд онцлог эмчилгээ маань явагддаг гэсэн үг. За ингээ та бүхэндээ тэмцээнд нь амжилт хүсье дэмжлэгийн зүгээс Бяцхан гарын бэлэг хадгалж байна. За. Бэлэг Дараагийн зогсоол гэрэл зургийн E-студи. Одоо хамгийн чухал мөч. Тэд тун удахгүй бодит үнэнтэйгээ нүүр тулж биеийнхээ асуудалтай хэсгийг ил гаргах болно. 45 хоногт томоохон өөрчлөлт хийх учраас одоогийн бие галбиртаа баяртай гэж хэлэхэд үлдлээ. Минут. За, болчлоо. За, юу бэ? За, одоо харьцуултын зургийн анхны зургийг авах гэж байна. Эхлээд санаа зовж ирсэн. Тэгэхэд яг энэ жуурган авалтандаа орох нойроо сандрахаан байцчихсан, ичхэн бас байцчихсан. Амьдралаа анх удаа ингэж болох юм хуйлмар. Оролцогчдын одоогийн биеийн харьцаа ямар байгааг харцгаая. За, яг одоо ингээд анхаа шоунд орох гээд хамгийн анхныхаа одоо өөрийнхөө одоо биеийн хэмжээг одоо өгөх гэж байна. Тэгээ миний хувьд бол яг одоогийн байдлаараас тодорхой хэмжээний уран бүтээлтэд зориулаад 10 ил нэмсэн байгаа. Тэгээд өөрөө хувь хүний хувьд бас нэг 6-7 ил ерөнхийдөө бас жоохон нэмсэн байсан. Тэгээд ерөнхий уран бүтээлчхээс хувь отхон цэцэг гэдэг хүний хувьд бол амьдралдаа яг одоо анх удаа хамгийн одоо өөрийнхөө урд өмнө байж байснасаа хамгийн өндөр одоо жингэрээ ирсэн байгаа. Тэгээ яг тэр жингэрээ одоо отхон цэцэг гэдэг эмэгтэй одоо биеийн бүтэц пропорц одоо ямар жин дээр одоо яг ямар бүтэцтэй байгаа вэ? Хэр их хөөгөлттэй, тархалттай байгаа вэ гэдгийг одоо яг одоо би үзэгчтэйгээ хуваалцахад одоо бэлэн байна. Оролцогч одхон цэцэг өндөр 172 см, бенжин 74.3 кг, цээжний тойрог 115 см, бэлгүүсний тойрог 95 см, өгзөгний тойрог 106 см. За отхон цэцгийн хичээл болохоор ер нь бол яг нэг давхар ирүү бүр ингээд илүү түлхүү байгаа хгүй бусдаасаа. За энэ маань болохоор түрүү ярьсанчлан ходоодтой холбоотойгоо за стресс бас их байсны гачаал их байгаа. Тэгэхээр нөгөө ходоодны чангарлаас үүдэлтэйгээр энэ давхар ирүү маань үүсэж байгаа. За тэгэхээр энэ давхар ирүүг болохоор наадан салах массажээр бид нэр түлхүү одоо хийж арилгана. Ачин отхон цэцэг дээр нүрийн хэлбэр засах япон массажийг болвол түлхүү хийж унаад нөгөө шанаа бас ингээд нүрийн хэлбэр хоёр өөр байгаа хгүй нэг нь том нэг нь жижиг байгаад шүү дээ. За тэгэхээр энэ дээр илүү түлхүү ажиллана. За дээрэс нь ахаад энэ нүдэн дээр ажиллана. Нүдний зовх нэлээд дошоо сууцаа харагдаж байна. Тэгэхээр яг энэ зовхийг татаад нүрийн хэлбэрийг засаад ирүү энэ яг давхар ирүүг засаад ирэхээр отхон цэцэг жүжигчний маань хувьд болохоор маш гоё яг энэ өөрийнхөө хамгийн гоё зүйлүүд илүү гоё тодроод улам үзэсгэлэнтэй болж ирнэ. Зураг авалтаа орчлоо. Тэгээ жоохон эвгүй байлаа.
Тэгээд одоо яг надтай адилхан нуруу туруутай миний үеийнч гэдэг юм уу эсвэл би юм бүтэц одоо борцтой ч гэдэг юм уу тийм төрлийн бүсгүүчид маань намайг хараад одоо өөрийнхөө төгс хувилбар дээр яаж очиж болдгийг гэдгийг надаас хараасаа гэж би хүсчихэд би өөрийнхөө чадах чинээгээрээ үеийнхийнхаа бүсгүүчүүдэд хүн өөрийгөө яаж илүү гоё болгож чаддгийг харуулахыг хичээх болно. Жир хавалтаас өмнө яг сайхан өөрийнхөө биетэй ингээд яг ингээд жиггэн биетэйгээ ингээд толдож хараагүй учраас ингээд усанд орохж гэсэн биенээс ичгээ шиг бас нэг юмас зухаж байгаа шиг тиймэрхүү байдлаар шууд юугаа өөрчлөөд гарч чаддаг шүү дээ. Энэ удаага яг камерын өмнө бас олны өмнө таносока өмнө ингээд жиггэн биетэйгээ ингээд хандаж байгаа биш юм уу. Тэгээд яг хуучиндаа зухажсэн хатгаасаа ээжсэн биетэйгээ ингээд жигнээс нь таарад за энэ талаар болохгүй юм байна. Энэ талаа жоохон өөрчлөх юм байна. Хуучиндаа бас жоохон ахсан жоохон биенээ дүндүү их сэтгэл хангалттай байна гэж бодож байна. Тэгээд одоогоос эхлээд жоохон өөхөн хайлуудаад ер нь жоохон өдөгнөө өөхөн хариунд ирсэн. Өрөөр мэндээс гэсэн гоо сайхны талаас гэсэн амар өөрчлөлийг бодож байна. Оролцогч Ариуна өндөр 170 см, биеийн 99.8 кг, цээжний тойрог 118 см, бэлхүүсний тойрог 108 см, өгзөгний тойрог 113 см. За, оролцогч Ариунагийн хувьд болохоор ерөнхийдөө бол ингээд хавуух массаж, дахиад дээрэс нь хүзүү нурууны суллага, дахиад энэ давхар ирүүн дээр нэлээд түлхүү ажиллаж өгснөөр нүрийн хаван буугаад нүрийн хэлбэр нь маш гоё гарч ирнэ. Угаасаа өөрөө ийм нэг юм cute идүүтэй ийм төрхтэй байгаа. Тэгэхээр энэ илүү гоё тодорч гарч ирэх байгаа. Эхлээд ээжсэн тийм. Эхлээд ээжсэн чигэд өнөөдөр болонгуудаа тайван болцсон гэх юм уу. Өмнө 2 өдрөөс яг анхнаа уулзсан молдоос хойш тайван болцсон. Яад ийсэр байна да. Ингээд наттай адилхан тарган ингээ хөв нүдээр гүжиг мүжигт усуд байгаа шүү дээ. Тэр тэдээс надаас жураг авч бодно. Би тэрөний нууцхад яануудаа дахиад өөрсөө ицсэн өөрсөө ингээд тэжээсэн мах мичэндээ одоо ил тад гаргаад тэгэхэд энэ хөдөө өдрийн ховролтоороо олон нийттэй ингээд дуурайд бодыг бас бодож ийн. Тэгээд танаас бас надын ингээд харж байгаараа бис жоохон торчих. Ерөнхийдөө нөгөө нэг төрхөөс өмнө би өөрөө нөгөө бүжиглдэг байсан байхгүй юу? Тэгэхээр бол ерөнхийдөө бол миний би аягүй гоё чанга. Тэгээ өөрөө би нөгөө Монгол үжиг бүжиглээд ер нь бүхэл төрлийн бүжгээр одоо хичээлгүйгээр ерөнхийдөө нөгөө ингээ бүжиглдэг тийм мэржлийн төвшин бүжиглдэг тийм бүжигчин байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө ингээ төрөөд амар их юм өөрчлөлтөнд ороод тэгвэл сая одоо тэр нэг том тойлонд харахтаа л амтгүй амар сэтгэлээр гутарлаа. Тэгээд дээр нэм нөгөө бариу юм хар хувц өмссөн чинь амар өөрөөсөө хичлээ. Ерөнхийдөө энэ тэмцээнд угаасаа нэг анхнаасаа сонгож шалгуулалтаас эхлүүлээл ингээл байнгын камер ингээл дагж явна, сэтгэл асуун. Инхэд бол надад бол амар хэцүү л. Би нөгөө нэг өөр амар хэтэлс бол үйлдэл гаргадаг. Тэгээд дээрээс нь ингээд айгүй одоо ч гэсэн амар сандралтай. Тэгээд яаж энэ зураг авахулъя даа гэсэн бодол төрч. Оролцогч Уран Заяа өндөр 155 см, биеийн 65 кг, цээжний тойрог 99 см, бэлхүүсний тойрог 86 см, өгзөгний тойрог 104 см. Уран Заяа дээр мань болохоор яг одоо байгаа үс асуудал нь болохоор нүрийн хаван бас нэлээдтэй. Дээрээс нь энэ хацрын одоо энэ хамар хацрын зураас энэ гуу ингээд үүсцэн байгаа. Дээрээс нь дахиад харах юм бол энэ төлөв уруул нь ингээд зүгээр авс дэшгаа энэ зүүмдэл нь болохоор доошоо энэ жавчин ингээд буцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор энэ талаараа ингээд тэр чигтээ чээж энэ талаар нуруу чээж хөвлийг бүх тал нь ингээд чамгарсан байгаа учраас энэ талаараа ингээд доошоо бүх юм унжиж байгаа гэсэн. Хүзүү бас ингээд нэлийн жоохон суугаад өгцөн. Ер нь бол энэ хүзүүний сулд маань нурууны чангарлаас их үүдэлтэй байдаг байхгүй. Одоо жишээ нь эмэгтэй хүмүүс бол угаасаа нөгөө хүүхд гарахаар хүүхэд их хүүлэхээр те ингээд шүн нойргүй хонохоор ингээд нуруу дандаа ингээд доошоо сууж идэг. Энэ чангарлаас үүдэлтэйгээр хүзүү бас доошоо татагддаг. За инхээр ингээд хүзүү ингээд богиносод ерөнхийдөө бол үршлээ суудсан яг энэ зураасаар хүзүүний суултыг бас ингээд мэдэх боломжтой байдаг. За тэгээ ахаад дээрэс нь энэ жажлуурын булчингийн чангарал бас их одоо чанга харагдаж байна. Дахиад чэжний булчингийн чангарал бол маш их байгаад байна. Тэгэхээр одоо яг энэ асуудлуудыг манай салооны зүгээс бид нар ингээд массажлаад, янзлаад өгөхөөр нүд, хамар, уруул, нүрийн хэлбэр нь маш гоё ингээд тодорч гарч ирээд
гоо үзэгсэл нь бас улам үзэсгэлэнтэйгээр тодорч гарч ирнэ. Ерөөдөө би нөгөө нэг дээд засгэрээ юм жоохон шөвгөр гэсэн боловч сайн навцыг өмсөн чинь гар марны мах бас ер нь жигтгэн тураад тэгээ нөгөө би ч хуучин нь болохоор 48 49 кг-ээс одоо ч тэрнээсээ бараг 15 6 ил тархан байхгүй. Тэгэхээр ер нь 45 хүртэл турах зорилготой байгаа. За энэ удаатай оролцож байгаа чухал миний одоо шалтгааны үе гэхээр нэгдүгээрт одоо би 50 хүрэх гэж байна. Дараа жил 50 насны 100-ийн одоо талын нассан баяр болох гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ойн баяр болох гэж байгаа. Тэгэхээр би яг 50 нас хүрэхээс өмнө өөрийгөө нэг барьж авах, өөрийгөө одоо өдөртөж сурах, нэг өөрийгөө ялан дийлсэн гэсэн мэдрэмжийг авмаар байгаа юм. Оролцогч Томоко өндөр 150 см, биеийн 69.5 кг, цээжний тойрог 102 см, бэлхүүсний тойрог 102 см, өгзөгний тойрог 95.5 см. Манай салооны зүгээс болохоор одоо яг Томоко дээр болохоор илүү энэ нүдний уутанцаар нүүрний хаван жавж тэгээ дахиад энэ нүүрний хэлбэр алдагдсан байгаа байхгүй ингээд нөгөө хүзүү бас нэлээд доошоо суугаад өргөсөөд за ингээд харах юм бол бас ингээд мөр хүзүү чээж игмэн дээр бас ингээд нэлээд ингээд бөглөрл үүссэн байгаа да. За яг эднүсийг янзлахад нүүрний хэлбэр маш гоё болно. Яг Томоко болохоор маш их олон төрлийн бизнесийг хийдэг учраас яг ингээд тарих толгоолог усаа байнга ажиллаж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр ингээд нөгөө чамархаа илүү чангараад эхэлдэг. Чамархаа чангараад эхлэхээр нүур тэр чигээр ингээд доошоо унжиж сууж эхэлдэг. Тэгэхээр одоо яг Томоко дээр болохоор илүү бид нэр одоо нөгөө чамархааны сулгааг илүү түлхүү хийжээж нүдийг нүрийг зохийг тэр чигтэн дээш нь татаж өргөж өгнө. Би өөрийгөө сайхан авч явхад ямар ч гэсэн эхний алхмыг хий. Тэгээд та бүхэн бас зургатны өмнө бас надтай хамт хичээгээрээ тэгчил хамт зүтгэе. Тэгээ намайг дэмжээрэй. За ахаа ерөнхийдөө яг энэ зураг авалтыг ер нь л энэ шоуны одоо хамгийн их төвштэйг айдаг хэсэг нь угаасаа энэ баг. Тэгээд энэ дээр бол маш сайн сэтгэлийн бэлтгэлтэй байгаа. Тэгэхээр гайгүй. Ер нь ах байд. Одоо ингээ өмтэйгээ нөөр тулъя. Тэгээ сайхан зураг авах болж дараа нь угаасаа гоё болцсноо харуулчих юм чинь. Гэж л бодож байна. Оролцогч хишиг жаргал өндөр 165 см, биеийн 78.7 кг, цээжний тойрог 98 см, бэлхүүсний тойрог 94 см, өгзөгний тойрог 108 см. За хишиг жаргал маань ерөнхийдөө бол уран бүтээлч хүн учраас ерөнхийдөө бол маш их ингээ бодолтуудыг, хүнд бодолтуудыг өдөр тутамдаа бас идэг. Дээрэс нь хөдөө орон нутгаар бас их явдаг гэж би сонсон. Тэгэхээр маш их ингээ чангарлууд байдаг. Ерөнхийдөө бол уран бүтээлч хүмүүс айгүй ачаалттай ажилдаг учраас одоо ингээ харах юм бол чээж мөрөн дээр маш их ачаалттай байгаа. Тэгээд яг чээж мөрний асуудлыг шийдчихэд нүүр маань маш гоё ингээ зөв хэлбэртэйг болж гарч энэ хавngууд ингэж буудаг байгаа. Хуян бүр маш их чангаралтай. Хүзүүн дээр бас ингээд суулт өгөөд үрчлээ үүсчихсэн харагдаж байгаа хгүй. За энэ дээр нь болохоор манай салон илүү төлхөө ажиллая гэж бодож байна. Хишиг жаргал дээр болохоор нүрийн хэлбэр засах массаж бас нэлээд төлхөө явна гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ шанааны яс дээрээс дахиад нүрийн хэлбэр ингээд жоохон алдагдаад ирсэн байгаа учраас дээрээс нь одоо энэ игмэн дээр маш их энэ бөглөрлүүд харагдаж байна. Мөрөн дээр игмэн дээр. За тэгэхээр энэ тал дээр төлхөө ажиллана. За миний хувьд бол одоо нийтийн дуучин хүн. За тэгээ ерөнхийдөө дандаа ингэж дээлтэй юм битүү хувцастай. Ер нь бол би нэг бас нэг юм биений юунаас ч болоод гэдэг юм уу. Ер нь нэг палаж ер нь өмсдгүү бараг өмсдгүү төрлийн хүн. Тэгэл ер нь нэг дээлээ өмсөөл, малгай өмсөөл ингээл Монгол готлуудлаа өмсөөл ингээл гарчвал өөртөө аягүй ихтэлтэй дуулж чаддаг. Тэгээд жоохон бариу хувцас өмсч ер нь чаддгүй төрлийн хүн. Гэтэ одоо энэ шоунд ороод гоё болоод бас тайзан дээр гоё малтлаг падаж юмсүүдээ ингэж гарахыг бүрөөж чинь. Яг студийн хаалгаар орж ирээд хувцас тайлж явах мөч аимшигтай байсан. Би яг ингэж юу хийчвэл гэж бодсон. Ер нь бодоод байхад те хэрвээ би тэрнээс айгаад энэ нэвтрүүлэгт орохоо болсон бол энэ хамгийн том одоо фейл байсан юм байна. Энд чинь зүгээр эхлэн штэ тий. 45 хоногийн дараа эсвэл 21 хоногийн дараа миний бие дээр ингээд гоё өөрчлөлтүүд гарна.
тэр үед энэ бол зүгээр л өнгөрсөн түүх болж үлдэх гээд байгаа байхгүй юм тий. Тэгэхээр одоо бол яг бие бариха болцсон байна. Нөгөө өөртөө дасан зөгтцэн гэх юм уу? Өөрийгөө яг байгаагаар нь харчаад ингээд ичих нүрэ илгэндээ наачил байж юм да. Оролцогч хишиг буян өндөр 160 см, биенжин 57.4 кг, цээжний тойрог 88 см, бэлгүүсний тойрог 79 см, өгзөгний тойрог 96 см. Хишиг буйны маань хувьд болохоор нүүрэн дээр нь одоо үүссэн асуудал нь болохоор хаван хүн дээрээс нь одоо энэ зүүн талын маань бол нэлээ ингээд унжилт өгöd ороод ирсэн. За бас ахаад энэ хүзүү бас ингээд нэлээд жоохон өргөн харагдаж байгаа. Ерөнхийдөө бол энэ хүзүүний өргөн байгаа байдал нь болохоор нуруутай шууд холбоотой байгаа. За тэгэхээр альмаа маань болохоор өөрөө нөгөө маш их суугаа ажил хийдэг. Эннээс үүдэлтэйгээр хүзүүн дээр бас нэлээд жоохон ингээд чангарал өгснөөс болоод нүрлөө хаван өгсөн байгаа. Дээрээс нь бас ингээд нүур жоохон унжилт ихтэй байгаа. За энэ дээр болохоор манай салууны зүгээс энэ хүзүүг нарийсгаад нуруунд дээр нурууны одоо энэ чангарлыг ингээд гой сууллаад тавиад ирэхээр нүур бас давхар өргөгдөөд яваа. Жарилуурын булчин нэлээ ингээд чангарцсан харагдчихэв. За тэгэхээр яг энэ жарилуурын булчин хүзүү ирүүн дээр илүү дэлгүү ажилланаа. Өөрийгөө жоохон буруу эрхлүүлээд идэх юм аа. Одоо нөгөө нэг юу гэдэг ч юм дээ, нөгөө амттнаар эрхлүүлэх ч юм уу те. Эсвэл бол жоохон стрессдгээрээ би бол сайхан шопинг хийдэг. Тэгээд хадгаламжаа сайхан сэгсэрчдэг. Тэгээд яг нөгөө нэг одоо зөв эрхлүүлэлт гэх юм уу те, ингээ эрүүл мэндэд анхаарах, эсвэл ингээд гоё биетэй болох ч гэх юм уу. Тэр талаар бол яг зөвхөн санаа гаргадаг. Тэгидээ гээд яг тууштай байж чаддгүй. Тийм. Гэтэ энэ удаа бол яаж игээд уйлал үзээдэй гэж бодож чинь доо. За баярлаа. Баярлалаа. За баярлалаа. Юу вэ? Өнөд ч яас их бэлэг авдаг өдөр. Юу ээ? Өнөө гараар бицэн үсгийг би танихгүй шүү. За танихгүй. Нин зэгтэл ирсэн байна. Та амьдралдаа хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд тэр хүсэж байгаа шигээ хүн болох цаг мөчийг хүлээх хэрэггүй. Ямар хүн болмоор байна? Түүнийгээ эхлүүл. Зорилгоо биелүүлэх үйлсэдтэн тусалнаа гинэ. Доктор Мелаксын брендинг үс арчилгаа гэсэн юм гоё. Захиатай гоё бэлэг байна, баярлаа. Зя дотор нь юу байна аа? Вау. Ремоделинг клиник гинэ үсний. Өн үс арчилгаа нэ юм байна. Өгээ босгодог гин үү? Вау. За энэ ямар тач нэг нь шампунь, нэг нь ангижруулах юм шиг байна. Тэгээд энэ талаараа нөгөө өксний ууг басдаг гэсэн синэ. Тог цахилгаангүй үед энэ зураг авалтанд орох зөндөө гардаг байхгүй. Тэгээд тэр үед энэ аюу хэрэгтэй юм бэлээ. Тэгээд тэр үед энийг тайлбарлалаа би яг шохорхоо бийжсэн. Гэсэн чинь ингээд бэлгэн дүрээд ирлээ. Доктор Мелаксын. Баярлалаа. 45 хоногийн дараа тэдний энэ бие галбир хэрхэн өөрчлөгдөх бол биеийнхээ асуудалтай хэсгийг хувцсаар халгалдаг үе удахгүй ард хоцрох болно. Харин одоо премиум болор resort руу марш. Премиум болор resort оройн 21 цаг 47 минут. Өөрөөрийнхөө солонгорсон үзэсгэлэн 6 бүсгүй сэтгэл дотроо зурглан явдаг мөрөөдлийн бие урлах адал явдалд аяллаа инхүү эхлүүллээ. Ирэх өдрүүдэд тэднийг тэсвэр хатуужид шалгасан тааварлашгүй сорилууд хүлээж байна. Дараагийн дугаард Энд бид нарын гоё хүлээгээд байгаа юм шиг санагдахгүй надад хамаар. Тэд сүүлийн удаа хүссэн амттандаа баяртай гэж шивнэ. Фитнесийн заалан дахь тэдний эхний өдөр айдас, доглол, цочрол сандарлаар дүүрэн байх болно. Тийм шүү, боломжийн юм шүү гэж үзэн чинь
Тэр зүгээр трейлер байсан юм байлээ. Чи наатаа хийж чадахгүй бол өөртөө ядагдаж гин гэсэн үг. Дахиад байр 3 бариад байна. За боси. За энийг л давчвал ерөөсөл цаашаа болох гээд байгаа юм шиг л тэгээд санагдсан. Дасгалжуулагчийн гентийн шалгалт тэднийг сандрагах болно. Энэ одоо ямар сони юм бэ? Ямар сони юм бэ? Хэд дахиад байгаа мó? Гарын цаашаа яваадах юм. Энэ юу? Энэ минийх биш ээ. Чи өөрөө идээгүйгээд минийх тавьсан. Үгүй идэг минийх биш ээ.